Тавхан бол тансаг баяа хангаадаа баярлалаа. Хөх мөнгөн тэнгэр хөрс талтанд дэлхийдээ баярлалаа. Монгол улс бол миний хувьд миний гэр орон, миний одоо гэр гэж хэлж болно те. Өөр юу гэж юу What is it supposed to be? It's my home. Mongolia is an incredibly diverse country, but above all, it is the land of the blue sky. And under this blue sky, for thousands of years, much of life has revolved around one thing: grass. Grass needs 3 ingredients: the blue sky, water, and soil. These 3 ingredients gave birth to the world's largest group of nomadic people. Millions of cattle, sheep, horses, camels, yaks, and goats roam the steppes, deserts, mountains, and valleys of Mongolia. Under this vast blue sky, the nomadic way of life has persisted for centuries. To this day, the Mongolian people proudly celebrate their rich heritage and uphold their traditions. From a young age, they are deeply connected to the land and waters that sustain them. But the ingredients of this way of life are changing, and with them, the hopes and futures of the Mongolian people. The country is rapidly modernizing, while a harsher climate with more frequent droughts and extreme weather has made life in rural areas increasingly unattractive. Жижигхэн түүх ярьчих. 14 настай байсан хүүхэд энэ одоо Улаанбаатар хотын хажуугаар өрсөлдөх туул голд живж ухаан алдчихснаас андаа. Одоо туул голын тухай ярихад 14 орчим настай метр 10 см өндөртэй хүүхэд туул голд живсэн гэхээр хүн итгэдэггүй. Би живсэн гэж ярихаар худлаа ярьж байгаа юм шиг харагдав. Тэгэл тэнд тэр 1 метр 110 см өндөртэй хүн байтугай 2 метр өндөртэй хүн хүртэл живхээр тийм гол байсан бол одоо 30 гаруйхан жилийн дараа туул гол маань хатах ширгэх тухай асуудал яриад. Ус одоо ингээд усны нөөц багасж байна тийм ээ. Одоо ингээд загийн гол гэдэг юм сайхан гол байдаг байсан чи одоо нөгөө гол чинь ширгдэг болж байна. Ерөөсө ширгэж үзээгүй гол чинь ингээд бүр ингээд ундраа багасаад ингээд тасалж байна. За манай говь нутагт усны асуудал их одоо хамгийн тулгымцсан асуудал байдаг. Ялангуяа одоо манай энэ тулын мал болох тэмээ арга нуур арай бас ингээд усгүй болоод энэ төвийн гол шаргалжуутын гол тасарснаар ингээд арга нуур усгүй болж байгаа шүү дээ. Тэгээд энэ манай говь нутагт эцсийн үед маш одоо эрчимтэй сүүлийн үед бас эрчимтэй цөлжилт одоо эрчимтэй явагдаж байна. За уур амьсгалын өөрчлөлтөөс болоод жилд одоо болдог салхи шуурны тоо нэлээд өсөж байна тийм ээ. The impacts of climate change, such as more frequent extreme weather events, desertification, and water scarcity, are exacerbating some of Mongolia's existing environmental challenges like land degradation, biodiversity loss, and unsustainable resource management. Хэрвээ бид нар бэлчээрийг усжуулах, за бэлчээрийн усан хангамжийг одоо өнөөдрийн арга жишгийн дагуу хамгаалахгүй хэрвээ өнгөрөх юм бол ууршилт их явагдаж байгаа. Энэ цөлжилтийн эрчим нэмэгдэж байгаа орон нутагт иргэд одоо малчин аж ахуйгаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй юм аа. Байгаль дэлхий засан их ороод хүйтэн их болоод тэрүүл хөдөөний малчин биднэр нэлээд цуцарч эвгүйддэг. Энэ чинь тэгээ хамгийн хэрэгтэй юм чинь хүн мал хоёрт ус байд юм аа. Тэгээд одоо энэ байгаль дэлхийн
дэлхийн уур амьсгал өөрчлөлтөөс болж одоо мал маллах тул асар их хүндрэл учирж байна. Сүүлийн хэдэн жил удаан одоо энэ зод зурхан болж байна. Үс ногооныхоо гарцсан муудсан болохоор зод зурхан их болж мал маллах тул асар их төвөгтэй болсон. In Mongolia, when you have a dry summer that's followed by an extreme winter, this is a condition known as a zud, and this can decimate entire herds. And with 70% of Mongolia's pasture lands already degraded, this further exacerbates the vulnerability of herder families. Тэгээд энэс болоод одоо малцтай гол нь одоо орлого нь мал хэмжээ том байсан. Одоо бол ер нь жижиг болсон манаас өмнө гэхлээр ингээд илэрхий ингээд байгалийн өөрчлөлт бол маш их явагдаад харагдаад байна. Тэгэхээр бид юу хийх вэ гэж. Тэгэхээр бидний хийх үйл ажиллагаа нь одоо байж уур амьсгалын өөрчлөлт байхгүй нөлөөлөл байхгүй гэж харамсалтай нь ингэж маргах цаг өнгөрсөн. Одоо бид нар алдсан, онсон хамаагүй бүрийг тодруулаад хэлье. Алд хонох нь хамаагүй шахам хэмжээнд хүрсэн байдлаар ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй байна. Тэгээ бид нар энийг эхэлж байж, энийг бид нар санаачилж, энийг ингэж нэмэр багч гэсэн нэмэр болёо гэж энийг эхэлж байж, энэ эхлэлийг тавьж ээж энээс цааш үйл ажиллагаа явагдаж. Үүний нэг томоохон жишээ нь болохоор Азийн хөгжлийн банкнаас одоо хэрэгжүүлсэн техникийн тусалцааны төсөл. За энэ төслийн хүрээнд бол техникийн тусалцааны хүрээнд нийт одоо 3 аймгийн 28 төслийг одоо орон нутагт хийж хэрэгжүүллээ. And this project is really unique in that it engages local civil society organizations in implementing climate adaptation measures such as improved watershed management, biodiversity conservation, and promoting sustainable tourism activities. За Монгол орны хүн амын дийлэнх хувийг эзэлдэг одоо нүүдэлчин малчтын хувьд бол уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнөөс болсон хуурайшлын эрчим нэмэгдэж байгаа нь тэдгээр одоо малчин иргэдийн аж ахуйгаа авч явахад ихээхэн хүндрэл үзүүлж байгаа гэж үзэж байгаа. За тэгээ түүний нэг гол асуудал нь болохоор бэлчээрийг усжуулах, бэлчээр хангалттай усны одоо нөөцтэй бий болох энэ асуудал бол хурцаар тавигдж байгаа. Харамтан настайгаас маллаад өнөөдөр 75 нас хүртэл маллаж яваа би. Энэ чинь одоо би хутгаас гутгаад энэ тэмээг устгахад бүтэн өдөржин гэж энэ хүн тууж ирээд устгахад нэг хэдэн минутад цаг хүрэхгүйгийн ажил болж байна. Энийг та үгэд сайхан хэмнэж энэ сайхан ус арчаанаг энд авцарч ийм сайхан бидний тус нэмэр болж байгаад нь ...2022 онд Азийн хөгжлийн банкнд энд усны өвдөслийг бичснээр одоо энэ үйл ажиллагааг эхлүүлээд одоо ингээд таах одоо өнөөдөр ингээд ийм үр дүнтэй байж байна. За энэ дэслийг бол би өөрөө дэслийг бичсэн. Тэгээд яг багаараа энэ бүлгээр хамтраад за ийм дэсэл бичээд энэ дэслийг шиг ингээд энэ доошоо энэ талбай руу гарчих юм бол тэгээд тэжээлээр бол сүнсний нөгөө төшөөр нь ямар төрлийн энэ усыг бол цааш нь салаалаад гаргахаа явах юм бол тэгээд зэрлэг ан амтэн тэгээд өшөө ямар л усны хэрэгцээ вэ тэрийг бол болох юм байна гэдгийг л энэ төсөл хэрэгжүүлснээр за түрүүн биелсэн зэрлэг ан амт хамгийн түрүүнд байгалийн одоо экологийн тэнцвэртэй хадгалах зэрлэг ан амтны унд усны асуудал энд маш хэрэгтэй. Одоо энэ чинь зээргээс одоо асар олон ан амтын байна. Эдгээр бол усгүй одоо бас хэцүүддэг. Ялангуяа 5 сар 11 сарын хооронд. Дээрээс нь бусад одоо малыг одоо услах тийм ээ. Энэ ашиг өгөхлөө. Дээрээс нь одоо манай энэ хэрэгжүүлсэн төслийг бол
хүн булгаа ашиглах болцоотой. Одоо дуртай газараасаа одоо ус аваад ингээд ашиглах тийм ийм одоо болцоотой маш одоо том хэмжээний төсөл хэрэгжиж байна. За би Бөөж Огтой Должинсүрэн Баянгар аймгийн байгаль хамгаалах нөхөрлөлтийн нэгдсэн холбооны тэргүүн. Энэ төслийг эхлүүлэх шалтгаан бол манай энд одоо биологийн олон янз байдал айгүй хүнд байдалд орж байгаа, хураашилт ихсэж байгаа. Үндсэн энэ байгалийнхын энэ дургад дасан зохицсон энэ ургамлуудаар буцааж тэрийг нөхөн сэргээж авах хэрэгтэй. Бид нэр тэрийг одоо бүр улаанцуулуулахгүй тулд энэ загийг одоо тогтоон барьж энд ингэж бэхжүүлж байдаг мал бол тийм ээ. Тэмээ ингээд дээрээс нь зулгаах авчтай энэ хөрсийг ингээд нэг хүн чингээр заганд ингэж яач өгдөг. Шигжрүүлж өгдөг. Энэ хоёр бол ингээд харилцсан нэг нэгнээс хамааралтай ургамал амттай хоёр. За энэ та нарын энэ төсөл энэ гадаад орны энэ сайхан төсөл Монгол улсын энэ сайхан та бүгдийн чинь тусаар энэ сайхан элбэг ийм сайхан арч явсаг энэ давтарч ингэж татчигдаг та хэдэд маш их баярлж байна. Танаа тэр бүх орон энэ юунд чинь орон энэ Монгол улсын юуны байгаль орчны яам та бүгдийн чинь энэ сайхан арч тусыг маш их баярлж байна гөгш яхан. Economic diversification is also vital for preserving rural livelihoods. Creating employment opportunities in areas like agricultural processing and ecotourism, as well as biodiversity conservation, can strengthen rural economies and also provide additional or alternative sources of incomes for herder families as they are adapting to changing ecological conditions. Ийм учраас бол бас өвөлд нь одоо зуд болдог, зунд нь гам болдог. За ийм зүйлүүд бол одоо дэлхийн уур амьсгал, дэлхийн дулаалтай холбоотой бол бас сүүлийн жилүүд давтамж нь ойртож байгаа. За энэс үүдэлтэй бол бас малчтын одоо зуданд малаа алдсан тохиолдолд орлого буурах ийм асуудлууд гардаг. За тэгэхээр одоо орлого буурсан тохиолдолд бид бүхэн бас малчтынхаа амьдралыг одоо сайжруулах чиглэлээр бол аялал жуулчлалт бас эко гэрүүдийг бас төшөглөж эко гэрээс бас аялал жуулчлалт тодорхой орлого олох малчтын боломжуудыг бас нээж өгч байгаа. За Азийн хөгжлийн банк бол бас манай сумд одоо хамтарч хэрэгжүүлж байгаа нэг томоохон ажил бол бас энэ малчтын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр аялал жуулчлал эрхлэх боломжийг олгож одоо энэ чиглэлээр бас хамтарч ажиллаж байгаад бас бид бүхэн талархаж байна. Намайг одоо авича Дарангаймгийн тариацсан хорвогийн малчин баасан тогтоохтой уян ишиг гэдэг хүн байна. Одоо маллаад мэдээ орох цагаас маллаад өдөө хүртэл малж явна. Тэгээд одоо өглөө басаад өхөр туглаа хурааж их нэртэй биш одоо үнийг нэвлэгж өгөөл сүүс айлаа орлуулахад нь тасалцаад одоогийн байдлаар нэг тэгээд За сайн бацгаана уу намайг Содмон цэрэнгийн Батчир гэдэг Аранга аймгийн Тариацмын хоргоогийн уугуул өдөө аж ахуйн мал дээр гараад 20 жил болж байна. Тэгээ энэ төслийг хэрэгжиж байгааг сонсоод манай Тариацмын мас 45 эмэгтэй сонгогдоод сургалтанд суугаад тэгээд цагаат энэ үзэсгэлэнд ороод 1-р байранд ороод За тэгээ энэ төслийн хэрэгцнээс ингэ сав баглаа бодолтой болсноор гадаадынхантай гэрээ хийгээд 2 гэр маш гоё тогтохтой болгосон. Одоо тэгээ гадаадын жуулчд авах гээд захиалга авцсан байгаа. 8 сарын 1 28 гээд бүгд дөрөнд нь захиалгатай байгаа. Тэгээ маш их тогтохтой болсон учраас хүмүүс маш их сонирхож ирдэг болсон. Тэгээд тийм болохоор одоо сүүлийн үед одоо нэг малынхаа ашиг шимийг хүртдэг байсан бол одоо нэг мал идэ зуд турхан болоод нэг жоохон цөөрцөн болохоор тийм малын их ус үрийн орлого жоохон муутсан болохоор ингээд сүүлийн үед энэ эко аялал жуулчлал гэсэн
энэ юунд ингэж хамрагдаж энэ хөтлөбөрт хамрагдаад ингээд орлогынхаа усүрийг жоохон нэмэх инжилээс 1-2 гэрээ бариад ингээд энэ 2 гэрээг эндээс ингээд төгнүүлж тогтжуулж өгөөд ингээд төрүүчүүлчингаас аваад ганц нэг тэ Монголынхаа айл дотоодын амрагчаас ганц нэгийг авсан л. За Монгол Улсын засгийн газрын тэргүүлэх эдийн засгийн тэргүүлэх чиглэл эдийн засгийг солонгоруулна гэж ярьдаг. Энэ чиглэлд бол экотуризм буюу аялал жуулчлалын салбарыг илүү төлхөө одоо болгон түвшинд дэмжиж ажиллаж байгаа. За үүний нэг жишээг бол орон нутагт сая хэрэгжүүлсэн экотуризм буюу эко аялал жуулчлалыг орон нутагт хөгжүүлэх боломж болцоог бүрдүүлэх талаас нь за одоо байгаа аялал жуулчлалын одоо байгууллагууд маань хэрхэн одоо байгаль орчиндөө ээлтэй хог хаягдлын менежментээ хийдэг, зөв усаа ашигладаг ийм болох вэ гэдэг дээр бол сая жишг төслийг хэрэгжүүлээ. Энэ дээр бол олон агцтай талуудыг одоо олж үзлээ. За Олзмат компани менежер Баярхуу хүн байна. Би Нарангай аймгийн Эрдэнэ булган сумын хүн. Уугуул. Энэ булгийн ихийг хайших болсон шалтгаан нь малын хөл талхалагдаад ундны усны их үүсвэр багасах, нөгөө төр гол ус бохирдох, малын ундаалах ус бас хомсдох эрсдэлтэй байдаг учраас булгийн ихийг хашсан. Тэгээд бас манайх энэ булгийн ихийг хашихтаа болохоор хайдаас мод тарьсан, эргэн тойрон тарьсан. Энэ нь одоо цохууцсан ургаж байгаа. Явцын дундаа төмөр хашааг наваад урамлан хашаагаар битүү хамгаалагдана. Энэ нь болохоор Монгол хүмүүс бол ундныхаа ихийг дандаа ингэж хамгаалдаг. Булгийн шандыг хашаагүй байхад бид хэд одоо ингээд ус ундаагаа уудаг байсан. Тэгэл мал идэ ороод галын шавхаа болоод бас нэлээд нөхцөл бас байдлаа айгүй хүнд байдаг гэсэн. Одоо болсон чинь Азийн банкны энэ төсөл ингэж байгаад энэ бүх энэ улсууд ингээд хамтарч ажиллаад энэ сайхан булгийн шандыг хашиж гэж бидэндээ ингээд тусдсан болоод ах トゥ амраг садан бүх хүмүүс ирэхээр ямар гоё болцсон бэ, ямар гоё болцсон бэ, яасан сайхан юм бэ гэж биднийг бас ингээл бидэн чи бас тэгээ бас те айгүй гоё байгаа болохоор зэрэг бидэнд бас их бахархалтай айгүй гоё байдгаа. Энэ залуучууд бол одоо бүгдээр энэ ажилд оролцсон. Дээрээс нь эдгээр цаашдаа энэ мод тарих хүсэлтэй байгаа учраас бид нар дээр ингэж суралцаа цаашдаа өргөжлүүлээд өөрсдөө энэ ажлыг өргөжлүүлж ажиллах хүсэлтэй залуучууд оролцсон байгаа. Сайн байна уу? Намайг Зоригод Моин амин гэдэг. Би энэ төсөл дээр залуучуудыг оюутан залуучуудыг одоо дэмжиж явах хүнэлт, ахалж явах хүнэлтээ. Сайн байна уу? Намайг Оюмагийн Болор Эрдэнэ гэдэг. Бид нар хамтарч ажиллаж байгаа. Ялангуяа энэ оюутан залуучуудыг хамтарч ажилласнаар цаашдын ирээдүйдээ байгаль орчноо хайрлаж хамгаалах тэр тал дээр илүү их суур тавигдаж ойлгож мэдэрч байгаа тий. Манай сургуулиас бол 10 гаруй хүүхэд оролцсон. Тэгээд өмнө нь бол ингээ мод зад тариагүй байхдаа ер нь тийм жоохон утасны албатай байсан. Тэгээ мод тарьж эхэлснээсээ ийм цэцэг ногоо тарьж эхэлснээсээ хойш ийм сонирхолтой болоод тэгээд ер нь бол байгаль хамгаалах тал руугаа их мэдлэгтэй болсон. Энэ булгийн шантаа энэ хашаа хүрээ энэ тарьсан энэ бүх мод тор хашааг бүдэрч хайлж хамгаалж нааш цаашаа явсан мал идэ нааш цаашаа орж гарч яхад энэ тор хашаа хүрээг нь шөргөөж ийн нурааж ийн юу болж байна энэ булгийн шант нь яаж ийн мал одоо төрөч одоо ядаа халуунаа малчин хамаагүй дахиад ороод ирдэг шүү дээ. Тийм учраас яг энэ төр цуслан дээр цог нэг доор энэ булгийн шантныхан дээр зусч байгаагүй бид нар ч одоо энийг ч юм аль болохоор л хайлж хамгаална шүү дээ. Нэгдүгээр хоёрдугаар би ч өөр байгаль орчны хүн болохоос энэ чинь бас давхар хариуцлагатай байх ёстой шүү дээ. Энийг одоо тэр усын барих, цөөрөм тогтоох одоо ямар ч байсан нуур цөөрөмтэй болох
энэ тал дээр ажил хийвэл зүгээр юм гэж би боддог. Булаг шандны усыг нэмэгдүүлэх, булаг шандны усыг одоо ингээд урсаад явах, тогтоогоод бариад ингээд нуур цөөрөн байгуулах ийм юм. За хоёрдугаарт энэ төр эко аялал жуулчлал гэдэг байгаа тийм ээ. Одоо тэр яг одоо эко аялал жуулчлалын хүрээнд одоо аялал жуулчлалыг хөгжүүлээд ингээд бас нэг тэрийнхээ авсан мөнгийг нөгөө мод зүйлийг тариад тэгээд одоо байгаль этгийг харагдах юм. Тэр нь мод зүйлийг тариад ингээд энэ сайхан болгох бол арай өөр болох болоо. За би Арангай аймгийн Хашаат цамын Номгонбагийн Надимдын Чимцэрэн гэдэг юм байна. 2 дугаар багт одоо би насаараа малмалсан. 66-аас 67 оны үед хүүхэд байхад бол энэ нуур ус одоо энэ гол маань бол одоо намаг шалбаа гэхтэй ийм сайхан газар байсан. Тэгээд тэрнээс хойш одоо байгалийн уур амьсгалын өөрчлөлтөөр бол одоо гатах булаг шандны сэргэх ийм ажлууд бол нэлээд олон удаа явагдсан. Энд бол одоо 20 гаруй 30-аад хувь булаг шанд байсан. Тэрнээс сэргэсээр байгаад одоо ганц 2 хон булаг шанд үлдсэн гаш хамгаалаад одоо эхний ээжэнд 3 булаг энд бол гаш хамгаачаад байж байна. Тэгээ энэнийхээ үр дүнг эцсийн үзүүлэхийн тулд бол яахсан бэ гэвэл энэ урсаж өнгөрөөд байгаа энэ далан хиймэл даланг бол байгуулах юм санааг бол малчиднаа санал тавиад тэгээ энэ сандыг бол малчид маань бол хүлээн авч өгшөөрөөд одоо 32 өрхөс нэг хон цуглуулад энийг хэлсэн байгаа. Энэс өмнө бол одоо яаж яасан бэ гэвэл усны шувууд бол одоо тэгдэхийн дагуулад явах газар байхгүй. Тэр малчны хонтой малчдыг одоо дагаад ирсэн нохой буюу махчин шувуу бол одоо ангри дэгдэхээ усны шувууд одоо нугасны дэгдэхээ хунгийн дэгдэхийг бол одоо бас одоо нохой бол барьж идэж байгааг хараж одоо маш их сэтгэл дэмжигдсэн. Би өөрөө бол ихээс өнчин гоцорсон болохоор тэр юм одоо тэгээд тэгээ энэ дээр хийгээд ингээд явах тань цааш нь миний хувьд малчны хувьд л одоо яг цаашаа ярих хийх тэр арга зүгээ олохгүй нэгдүгээр хоёрдугаар бол төсөв хөрөнгө бол маш бага олдохгүй байгаа учраас энэ дээр цаашдаа өргөжлөлт хийх бол санаанууд их байвчулсан боловч чадахгүй байгаа бас энэ одоо янз бүрийн одоо төслийн хөтөлбөрийн хүмүүстэй бол танилцуулаад явдаг. Тэгээд энэ дээр бол яг тууштай арга хэмжээ авах чадсан юм одоо хүртэл байхгүй байна гэдгийг хэлмээр байна. Мэдээж одоо уур амьсгалын өөрчлөлтийн хамарсан асуудал нийгмийн бүх салбарт бүх төвшөнд одоо яригдж эхэлж байгаа. Тийм учраас энэ төр бол зөвхөн нутгийн иргэдийн усгүй болж байгаа нутгийн иргэдийн асуудал биш. Биологийн олон янз байдлыг хамгаалах нь зөвхөн орон нутгийн засаг захиргааны ажил биш. Харин орон нутаг, за ард иргэд, төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд мөн одоо Улаанбаатар хотод байгаа бодлого шийдвэр гаргаж байгаа хүмүүс тэр дундаа хэрэгжүүлэгч олон салбарын одоо олон төрийн байгууллагуудын оролцоо шаардлага зайлшгүй хэрэгтэй ажил. За одоо нэмж хэлэхэд энэ гадаадын дотоодын жуулчтай намайг бүр зөөлчилж ингэж холбож өгвөл маш их том дэмжлэг болно. Одоо сумын засаг дарагч юм аймаг одоо нэг аялал жуулчлалын яам нь маш ингэж малчид руугаа төлхөө ажиллаж өгвөл маш их тус дэм болох болно. За энэ залуучуудыг уур амьсгалын дасан зохицох өөрчлөлтөнд хамруулсны шалтгаан гэх юм бол орчин үеийн залуучууд бол одоо нэг хэтэрхийх интернет орчинд дасан зохицох магадлалтай хэтэрхийх утас оролдох тий одоо нэг хэтэрхий тоглоом тий утасны тоглоом гэдэг их юу адаг болсон. Энэнд ингэж хамрагдуулснаас байгаль орчинд мэдрэх, уусах бас байгаль орчноо хайрлаж хамгаалах, ус булаг шандаа хайрлах
Би бол байгаль хамгаалагчны хувьд бол ерөнхийдөө энэ орчин чинь ирээдүйдээ энэ усан булаг шантанд бохирдохгүй одоо манай хойч үе багчуул ирээдүйн залуучууд эрүүл мэндэд ашиг тустай. Манай орон нутаг болохоор Арангаа аймгийн хашаа цомын тусгай хамгаалтын бүс газарт байдаг учраас тусгай хамгаалтын бүс газрын хогн хаа бол Аршаан цомын тусгай хамгаалтай газараас наашаага гоо гаргал юунууд бол цуг орж ирдэг юм байгаа. Тэгээ энэ нэг болохоор тусгай хамгаалтын газрын тэр захиргаанд нь хандаад ийм учиртай ингээд энэ дээр хорогдож өгөхөд байна гэхээр манай нутагт тэгээ өөрийнхөө одоо Арангаа аймгийн байгаль орчны газар зүй мэдэгддэг. Тэгэхээр одоо биднэрт бол яг наа чин төлөвлөсөн тийм одоо юу байхгүй төсөв байхгүй учраас бид нар яаж ч арга хэмжээ авч чадахгүй нэ гэж хэлсэн. Тойроод энэ цус цагийн хувьд наан цаана гээл орж гарсан малын нааш цааш нь болгоод ингээд хамгаалаад их юм бол энэ чинь цаашдаа улам өргөжин. Тэгээ энэ мод ч уургаад энэ тэр тэн дотор гашаа дотор болгон тархинд дарсан цэцэг мэсгч уургаад тэгэхээр энэ ус гэдэг чинь улам их гоё цэвэршиж би Монголын болон дэлхийнхаа хүмүүсийг уур амьсгалын өөрчлөлтөнд тасан зохицож илүү оролцоосаа гэж хүсэж байна. Тийм учраас бид нар одоо бид байгальд одоо энэнд би ус ичгүүл тус болохоор байх юм бол би ус их энэнд би одоо ингээд жоохон хөрс нэмээд өгчих юм бол би тус болж болохоор боломжтой байх юм би бас туслах ёстой. За ер нь бол санаалтыг гаргаад нэгнтэйгээ ойлголцсны үндсэн дээр бол ямар нэгэн зүйлийг хийхэд бол нэг төвшөө бэрхшээл бол учраад байх юм байдгүй юм байна. Яг малчид өөрснөө хоорондоо ярилцаад тохиролцсны үндсэн дээрээс одоо ямар нэгэн хөв зөөрөн байдаг юм уу, ямар нэгэн үйл ажиллагаа хийхэд бол нэг төвөгтэй юм биш байна гэдгийг бол миний хувьд бол ойлгосон. Цаашдаа малчид ард иргэд бол энэ санаанаас аваад цаашдаа юм хийхэд бол болохгүй бүтэхгүй юм гэж байдгүй юм байна. Төр тусгаан заавал хараадах шаардлагагүй юм байна гэж ойлголоо. From the blue skies to the rivers that carve their way through ancient valleys, simple yet powerful natural forces have shaped Mongolia's history and its people. Modernization and climate change are transforming traditional ways of life, but the bond between the Mongolian people and their land runs deep. Аргачлалыг ингээд заагаад өгчих юм бол бүгд ингээд эндээсээ одоо зухдахгүй. Энд дээр одоо тасан зохицоод энд амьдрах хэвээр амьдраад мөн энэ байгальдаа туслаад явах юм боломжтой. In the end, it's the elements that shape the land, and the land that shapes its people. Тэгэхээр энэ туул гол байсан цагт буюу бусад энэ Монгол улсад байсан голууд маань байсан цагт л Монгол гэдэг үндэстэн, Монгол гэдэг нүүдэлчин соёл угсаа одоо юу гэдэг түүх маань байсан.